Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хэрнээ хүмүүсийн дунд ан дамжин яригддаг зүйлсийн тухай бөгөөд таны амралт чөлөөцөгт зориулсан билээ. Талын монголчуудын амьдралд тохиолддог таагүй зүйлсийн тухай олон яриа думаг байдаг ч ихэнх нь талын ганц гэр буюу айлын тухай байх нь сонирхол татдаг. Энд үлэгдэх болсон явдлыг нисэх шурандаа Даржийн Баатар ирсэн юм. Эхлээд олон түмний сайн мэдэх нэгэн тохиоллыг өгүүлье. Тэр бол говийн зэрэглээ киноны жүжигчдэд тохиолдсон гих чөтгөр шулмын хорлол юм. Тухайн киноны зарим зургийг Дундгав аймгийн нутагт авсан зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай цэнгэлтэй байсан мэдээж. Киноны зураг авалтын дундуур амарч давхиж байтал эрэм талын дунд ганц хэр цавилзан харагдсан байна. Тэр гэрт ороод эрэмбээрээ сувал говийн байдгал нэг бор хүүхэн халуун цай самар зогсжээ. Хараалунд халуун цай яаж ундаа гэсэн шүүн бодож хоцоотол цайчулж хүн бүр таяглан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан догоондод эргэж байсан халуун цай цэлэх үйтэн болчихсон байж. Торшлоггүй залуу хүмүүс явсан учраас ямар сони юм бэ гэж дотороо бодцоогоод гараад дэвгцгааж. Машинда суугаад элдвэг эргэн болсон явдлыг гайхан хөөрөлдөх зур ард сууж явсан нэгэн жүжигчин хүү нөгөө айл алга болчихж гэж эргээ тартал үнэхээр харагдсангүй гинэ. Үүнтэй тун төсөөтэй зүйлээ нисэгч хурандаа Баатарт 80-ад оны ихэр тохиолдсон байгаа юм. Ээлж амралтаа аваад хоёр нөхрийн хамт таргуучилахаар таргууны орон болох Дундговын үл олдохын талыг зорж таргууч яста шараа шгэл божигнаж байж. Хорой тавигдсан болохоор хэдий игч намсан болно. Гэхдээ бас зөвшөөрөл авдаг байсан тул гэрээ байгуулан 100 таргууны ан хийхээр очиод бараг 3 хоногт л амжуулчихсан юм байх. Ийм олон таргуутай газар сонирхолгүй юм байна. Нэгэнт ажлаа амжуулсан юм чи өнөөдөр амраад буцъя да. Хотороо загасчлаа гэж ярилцаад амрах болж. Энэ дэрэснийх их газрын жолоо үзчихэд харийг илцээд гараад өгч. Тэр үеийн шааха хэмээх хажуудаа судалтай хос мотоциклоор хөл залгасан улс газар товчлсгийг эдэл давхиж. Гэнэт нэг нөхөр нь "Өөй тэнд ганц гэр байна" гэж бүгдээрээ соннийг нь гайхаад давхиад хүрсэн байна. Бас л мал хар байх шинжгүй нохоочгүй байсан арай туршлагатай Ахмад юм үдсэн тул хурандаа Баатар баггүй хар авчээ. Гэрээс ганган цагаан хүүхэн гарч ирсэн нь бүр алмаар улж өрхөж. Хоёр найз нь арай залуутул хүүхнийг нэлээд зөнөөжрөхөж буйнч ажиглагдаж байдал бишидсэн ч барьцаалдахгүй хүчин хоёр нөхрийг гиндихви хэмээн аргас хөвчлөхийг оролдон дотроо боловсруулан сууж. Тогоон дор их цайн тэдэн зориулж чанс мэдээ дэвэрч буцлаад байна. Нөхөр дуу шуужгүй суух бөгөөд яриа хөрөөч өдөх шинж алга харагдаж. Бүсгүй цаа яглангуудаа хэрэг бишидхийг гадралсан Баатар. За энэ хараалунд буцлам халуун цайгаар яах вэ? Болсон эдэн дам хүр гэдэг гээд цайнд нь хурууга түрээд тухандаа хөргөн босохдоо тэгнэ тэр гэж боджээ. Хурууга дүртэл өнөө буцлам халуун цай цэлэх үйтэн болчихсон байж. Их газрын жолоо хэр холыг лавлавл гэрийн эзэн гараар урагш төгссөн байна. Хоёр нөхөр нь гайхас хин дагаж гарлаа. Хурандаа хар цагаан дуугийн мотоциклаас агаад хөдөлсөнд нөختөн даглаа. Тун холдог байтал нэг нөхөр нь хурандаа нөгөө айл алга болчихж гэжээ. Юун айл ямар ч айл байгаагүй шүү дээ гэвэл яагаад сая бидний буусан айл алга байна шүү гэсэн байна. Дууг өхөндөвхөж нэг гүвээ даваад зогсоод хоёр нөхөртөө болсон явдлын тухай ярьж. Бид нэлээд том юмнаас аллаа. Миний нэг сайн танил говийн анчин би. Тэр талд ганц гэр байвал бууж мордохдоо болгоомжтой бай. Сэжигтэй санагдвал эдэн умданд нь хамаагүй хурч болохгүй гэж зэгснэг ашгүй саналаа. Би ч дөхөж очиод харавсан юм. Та хоёрыг айж зочих байх гэд элдвэг хэлээгүй. Харин яаж гад юм идүүлж уулгалгүй гардаг юм бэлээ л гэж бодлоо. Азар ахмад нь би байсан надад төрүүлж цаварлаа л да. Биднийг өчгөд нохой хуцаагүй малын хашаа хэвтер байгаагүй. Тэгээд ч талын ганц айлд тэр бүр ганган хэнцэр хүүхэн байх учиргүй. Тиймээс та хоёрыг авч гарлаа. Та хоёрын нүд хүүхэн дунаад байсныг анзаарч л суулаа. Хожим иймэрхүү юмд сонор сэрэмжтэй байх учиртай. Худал үнэн гихтэй гол нь биш. Хүний ярьсан хэлснийг эргэцүүлж явахд гэмгүй. Тэр цайнаас амссан бол өнгөрөхгүй юу? Манай баруун монголчуудад нэг саяхан заншил байгаа. Мэдэж байхад илүүдэхгүй. Харин чи яхэр идэ унд муутай айл даралдвал ангаж цангаж явсан ч ам хүрдэггүй. Тогоодоо зайных нь хөлсөн турууга дүрэ тухандаа өргөн болсон идэ дам хүрлэн гэчгээд л явхад болно. Цай ундтай айл мундахгүй даран шүү дээ.
Хэмээн яриаг намтрахын сонсож суусан бидэнд бас зөвлөн сурамжилсныг ч танд мөн хүргэе. Шагдрын хөрөнгө гэхээр хоньны хөгшин хээр шиг доожгүй морь байла. Аймаг сум бүсийн олон том жижиг наадмын ариг төрөө авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдрт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй ондоо хурдан морьдч байсан юм. Гэтэл дандаа наадмын ариг төрөөг шагдрын морь авахд атаархаж өмдөндөө шээсээ тусах шахдаг хүмүүс цөөнгүй байж. Зарим нь айлын найран дээр ууж согтоод шээл авч хөтгөртөө тохиролцож ариг төрөө авах болцол хийсэн биз. Нэг өдөр тэр морьныхоо золиосонд хүндээ хэмээн тавлсан ухаантай. Хамгийн сүүлд гэхэд сумын ачин ганга наадмаар шагдрын морьд түрүү аригны хинхийг нь авахад чиний цаг удахгүй төгсөн чамайг эцсийн замд чинь явуулна гэж зансан байна. Шагдар бол угсаад тайж тэгшийн хойч үрсад энийг бөгөөд эртнээс хурдан морьтойгоор алдаршсан удам сайтай айлын үр юм санж. Улаан тэгш хэмээг хамжлах зөөтэй хог тайж дээр үед аж төрж байсан гад цоохор гангаа начингийн элен зөвөнөр нь тэдний албатууд явсан гэлцэдэг юм. Хүний аран шин гэж хачин. Ардчилсан хөвсгөл мандахад цоохор гангаа начин согтоод танаа удам дандаа бидний дээр явдаг цаг дууснаа гэж занал хийлж байсан боловч гангаа начны хүүхдүүдээс өөдөлн дэвжсэн нь үгүй. Шагдар буяачин хүүхдүүд эхнээсээ сумын засаг даргуулсан ба аавынхаа ятгалгаараа гангаагийн өхнийг тамгын газрын хаалбанд авч байсан удаач би. Тэглээгээд цоохор гангаа баярлах биш бүр жөтөөрхөн хорсон сонихон. Намрын дулаахан шүн шагдар буяач шүн дунд морь харахаар босчээ. Үнэн хэрэгтээ тэр зарим шүн энэ шалхаанаар босч хараад туслах малчнаар хүч өгдөг баяр сайхны ихнэр уран чимгийн өвөрт ордог байсан билээ. Баяр сайхан бол номхонон дэндсэн хэл муутай номоор. Эхнэр нь бол албандаа хэлэн багтга болсон юм шиг амтай хэлтэй галзуу хүүхэн. Тэр эмийн халуун өвөрт орохдоо шагдар уяач даанч дуртай. Өвгөнийхөө мөрөн дээр гараад суусан уран чимэг унтах цаг нь болохоор шагдрын чихэн шивнэж гэрийнхээ гадах тэрэгэн дээр хононо. Тэдний явдлыг шагдрын авгаа уран чимгийн нөхөр хоёр мэддэг үг нь ойлгомжгүй. Мэдлээгээд хэн хэн нь амаа өдүүлсмэд дуурдаггүй болсон. Гэтэл намрын тэр шин гангаа начин номо баяр сайхан дэвсэж хоёр хүүгээ дагуулan ирээд отож байж. Шагдрыг тэрэгэн дээр хэвдэж уран жимгөрөө очсон тэр үед цоохор гангаа түүнийг боож унгаад мориндоо дүүрэн авч чаджээ. Баяр сайхан гэртээ оцорсон юм санж. Тэгсэн цоохор гангаа начин өвөлжөнд ухаалсан шагдрыг аваачаад хүлж агтлаад тамлан зовоосон байна. Дахиад мөр хизээч уяхгүй гэсэн ам мөчиг өгөхийг түүнээс шаардж л дээ. Шагдар зөвшөөрсөнгүй. Түүнд хэлгэнэж галзууртлаа уралсан цоохор гангаа хүзүү хоолойг нь шахаж бачимдан орилсоор амийг нь хөнөөжгснөө сүүлдэл мэдсэн байна. Шагдрын ихнэр босч явсан нөхрөө цаг ирээтэй болоход буцаж ирээгүүд гомдлоловч баяр сайхан уран чимэг хоёрыг хөөж чадах биш. Айлын ихнэртэй нөхцөн өвгөн догомдож өглөөдөө зулгсан ч шагдар алга тул сэтгэл зовж эрэлд гарчээ. 3 хоногийн дараа нөхрийнхэн зогцос гэрээсээ 10 км-ийн цаана байх бараг хөл нуурын хөвөнөөс олдоход танигдахааргүй болсон байж. 53 настай шагдар буяач өөрөөсөө 20 дүү хүүхэнтэй нөгцсөний хариу нь энэ болов гэж түүний авгаа бодовч нэгэнд 30 хэдэн жил ханилсан аваал эрийнхээ үхэлд уран чимгийг сэрдчихэлтэй. Гэтэл уран чимгийн нөхөр нь эхнэрээ хэрэгт орохно гэж яхтаа цоохор гангаа хэлсэн тул хэргийн эзэн хэнгэргийн нөхөр дэрвэр 7 хоног гүрийгээ тэсэлгүй амь насанд нь хүрсэн гэдгийг мэдүүлсэн юм. Ингэж шагдар буяач хүний гарт үргэлжсэн бол цоохор гангаа шоронд ясаа тавьсан байна. Харин уран чимэг нөхрөө хаяад явсан гэдэг юм. Тэгсэн номо баяр сайхан солиор лөвчин тусаад миний хажууд шаага уяачаар зуучгаад босохгүй юм. Уран намайг хаяад явсныг хэлсэн боловч нэмэр алгаа авгааг минь надаас нэг чалгаагаад байна гэж ярьдаг болж. Эмч үзээд түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул хот руу явуулж шар хадны имлэг твтүүлээсэн ч солиотой боловч хүн амтнд гимгүү түүнийг имлэг явуулсангүй. Баяр сайхан өдөрж шүн шунтахгүй өнөө өхөл юм ярьж явах. Тэгтэл нэгэн өглөө түүний цогцыг үхрийн хашаан дотроос олсон бөгөөд хоолойг нь боож алсан байв. Гэвч хүн далуулсан гэх ямар ч улмар олдсонгүй өөрийгөө гараараа боомлж хөнөөжгээд тэр хэргийг хаасан байна. Гэсэн ч хэрэг эцээгүй тэр амьтны үхэл бас хэндэж сонирн биш байсан тул тэгсэн биз. Хачиргалтай нь хагас жилийн дараа баяр сайхан үхсэн үхрийн хашаан дотроос хэн нэг хүний үглэж бовтнох чимээ сонсогдох шиг боллоо. Балдан зэрэн гэдэг сонин уншимтгай үгний ярьснаар бол яалтгүй баяр сайхан ганцаараа ярьдаг гинэ.
Тэгэхдээ "Шаагаагаа та миний их нэртэй нөхцгөө болооч би гуй. Тэгэхгүй би таныг алчхна. Эсвэл цоохор гангаа ална" гэсэн яриа дуулддаг гинэ. Энэ ярианд хэн итгэвдэ? Гэтэл зуны нэг саруулхын шөнө шагид руу яачин баг өхөн бурмаа үхрийн хашаан дотор баяр сайхныг цоохор гангаа багал зурдан боомлж явахыг үзжээ. Айж сандарсан бүсгүй гэртээ гүйж ороод ээжигээ сэрэж. Шагид руу яачин ихнэр мөнөх үхрийн хашаа руу гитэж ороод бас үзсэн байна. Тэр байтугай үл үзэгдэх сүйтгэр дүрс сөмгнэн намайг бүрлэгснийхээ харивдтай хоёр бие биенээ аланда зовж өхнө гэх нь яалтчгүй шагид руу яачин дуу байж. Түүнээс хойш үхрийн хашаанд ороос хүн дуурхан сонсдгоо болоод харин гурван хүний сүгс өдр хоорондоо зууралдан дээр дөрөө орж ноцолдох дүрс үзэгддэг болсон байна. Шагид руу яачин ихнэр энэ муухай байдлыг арилгахын тулд лам залж ирсэн тэр өрөө гинэт уран чимэг тэдний дэрсэн байна. Гэхдээ тэр явсан гэжээ. Гэтэл өглөө түүний цогцыг хашаан дотроос олсон бөгөөд хамаг ховцоо тайчиж шалдлаад өгсөн байх ба бүр бүх биеийн хуу маажуулсан мэт зурагдаж шалбарсан байсан гэдэг юм. Тэр цагаас хойш тэдний сүг дүрс дахиж үзэгдээгүй боловч шагид руу яачихсан болон бусад айл тэндээсээ нүүж ахиж эргэж очиагүй гэдэг юм. Гэвч үдсэн хүний ярьснаар эзгүүрсэн тэр үхрийн хашаанаас хачин чимээ анир сонсогддог юм гинлээ. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас.